Манай загчин хошууныхан дэртээрээс ингэж 3 голдон тараагаан тариад, тайсандаа хуураад, цогнож цэвэрлээд, термээр гуйраан татаж ингэж уламжилж ирсэн түүхтэй юм билээ. Тэгээд энэ уламжлалаа хадгалж хамгаалж бид нар ингээд энэ манай багийнхан 3 дугаарыг ерөнхийдөө энэ 3 голын эхийг чинь бух гаргаад тараагаан тараад тэргээр нь манай загчингууч амьдэрч хүнснийхээ нэг хэсгийг бол энэ тарааны гуйраараа хийж ирсэн. Энэ нь бол одоо ерөнхийдөө эрүүл мэндэд маш их хэрэгтэй эко бүтээгдэхүүн байгаа юм аа. Тэгэд энэ уламжлалаа өвдөж би 2000 оноос хойш одоо ингээд тарааны гуйраан хийгээд энэ эгч дүүстэйгээ бид нар ингээд брэнд бүтээгдэхүүн гаргачихсан Монгол орон даяараа ингээд манай тарааны гуйрыг захиалгаар авдаг байгаа. Ингээд өв уламжлалаа хамгаалж сумынхаа 100 жилийн ойд одоо энэ өв уламжлалаа бусдаа түгээн дэлгэрүүлэх гэж ингээд өнөөдөр тарааныхаа гурлыг авчирч яг их биеэр нь хийж одоо загчин түмэндээ үйлчилж байгаадаа бас их баяртай байна. За ингээд манай Королжоо ихч бас 2010-ад оноос хийгээд ингээд 10 хэдэн жил тарааны гуйраа хийсэн. Алтан цэцэг маань ингээд тарааны гуйраа хийгээд ингээд бид хамтраад ийм сайхан ориг эко бүтээгдэхүүн гаргаад бас өөрснийхөө ажил амьдралд ахуй хэрэгцээ Монгол түмэндээ эко хүнсээр ингэж үйлчилж ажилладаг баг бэргэдийнхэн байна. За тэгээд энэ тарааны гуйрч ерөнхийдөө энэ дотоод эрхтэнд маш их хэрэгтэй эрүүл хооллолт 12 нутаа гидсний өрөөсөл энэ тэр ер нь гидс дотрыг цэвэрлэх үйл ажиллагаатай ийм сайхан хүнсний бүтээгдэхүүн байгаа юм аа. Ихэвчлэн манай загчингууд өглөө сайхан цайгаан дүүгээ дуугаад хашигтай шар тосоон аагандаан хийгээд тарааныхаа гуйр дээрээс нь тийж багсраад дарж уунаа. Ерөнхийдөө энэ күүдний улиралд голтойхон энэ тараагаан хэрэгэлдэг. Бас энэ тараагаа цогноод юу хийн көц будаагаан хийн түүхийн онны сүлтэйгаан цогноод жан гэдэг сайхан юм бүтээгдэхүүн тэр наашаа бариад тэр жангаа хийн бас юутайгаа шар тостойгоо хожоод тарааны багсармал хийж иддэг. Цайндаа цацаж цайгаа өтгөрүүл, цайгаа амт оруулж, ядаргаа, сүүлгээ ер нь л бүхий л юмд энэ тарааны гуйр маань маш их ашиг тустай, шинэтэй, ийм сайхан хүнсний бүтээгдэхүүн байгаа юм аа. За манай зэрэг сумын алтан тээдийн хөндийд бол дээр үеэс уламжлан хөгтөрөөгөө бол маш олон зүйлийг хийж хүнс сахуудаа хэрэглэж ирсэн. Түүнээс эхлээд хөгтөрөөгөө хуураад, цогноод тэгээд энэ гуйраан одоо шар тостой базаж хэрэглэж одоо ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн. Энэ бас жанг гэдэг байна. Энийг мөн бас хуураад, цогноод, цэвэрлээд тэгээд хоньны уурэг сүлтээ олж одоо уурандаа нүдээд тэгээд энийг бол бас цай өглөөнийхөө цай ундаа хэрэглэдэг байсан байна. Энэ бол бас шар тосондоо одоо өхрийнхээ бог малынхаа шар тосонд одоо базаж энийг бол бас хэрэглэж байсан байна. Цай ундаа хэрэглэж байсан. Энэ көцгээд байна. Энийг бол бас маш одоо көц бол маш сайн нүдэж байгаад одоо угаад цэвэрлээд нүдээд хайслаад энийг тэгээд одоо көц болгож көц будаа болгож хэрэглэх буюу дахиад энийгээ бас терэмд түүхийгээр нь терэмдээд энийг одоо борцк одоо сайхан амттай сайхан борцк гэж хэрэглэж байсан байна. Сумын 100 жилийн ойг зөрж ирсэн уугуул, суугуул, энэ дааж төржсэн бүхий л ах дүүнэр, амд найз, ахан дүүс та бүхэндээ сайхан баярлаарай. Бид бүхнийхээ энэ бүх үйлчилж байгаа бүтээгдэхүүн юуг авч хэрэглээрэй гэж хэлье. За манай бүрээ бол одоо зэрэг сумын Үүсгэн байгуулагдсан Алтан ундаг
гэж жилийн болог ингээд байгаад өгчээсэн юм төвхтэй зэрэг сүмийн одоо яг унган баригад хамгийн анхны багийн дарга нь бол миний гөгшөө Довтон гэдэг хүн байсан. За газар тариалын бол 3 гол нутагтууд яг сумаараа хэрэггүй дарваас гөртлөрж тариалдаг. Манай алдар цуутгууд бүгдийн тариагаан дарж бүгдээрээ тариагаа идэж амьдарч явсан. Буруу нь бол одоо алдар цуутгуудаараа бахархаж явдаг. Одоо Монгол Улсын ерөнхийлөгч захиагийн өдөрж асэгтээд удирдлага нь улсын аварга адуучин хавчиг, улсын аварга малчин баала, улсын аварга малчин дагаранц, ирмэшлэн бүх аваргууд бүх хөгжчүүдээс өвн зуламжлагдсан манай тарианы хамгийн ихэнх олон жил ажилласан бол сангийн пөтэ гэж уран ангис уран галын тариаг манж одоо тарж залуучууд өйдөлдөлтөөс нь ийм төвхтэй. Тийм учраас бид хүн бол пөтекс нараа бол бахархаж удаад бид хүн бетон байгаасаа бол одоо тариалж тариа татж сурах энэ үйл ажиллагааг бол одоо маш суралцсан. Тэгээ зэрэг сүмийн бүх уул суул буруугийн хамт олонны сайхан надараа зэрэг сүмийн амжилтын төг бол буруугаас улбаатай байдаг. Загчин дэмэн буруугийн хамт олонны 100 жилийн сайхан надараа